Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ шинэ өдрийн мэндийг хүргэе. За амралтын энэ өдөр та бүхэндээ зөвлөгөө өгөхөөр Талмай аймлагийн эмч чанга ухааны магистр клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч Энжин Дулумгаа хүрэлцэн ирсэн. Өглөөний мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа эхлээд эмнэлгийнхаа тухай нэг танилцуулчаад тэгээд дараа нь гол яриануудаа оръё. Талмай аймлаг ер нь хэдийд байгуулж гисэн ямар чиглэлийн үйл ажиллагаа ер нь нэлээд өргөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болтой. Тий, манай аймлаг анх 1999 оны 4 сарын 1-нд одоо анх үйл ажиллагаа эхлэх эрхээ аваад тэгээд 7 сарын 1-ээс үйл ажиллагаа эхэлж эхэллээ. Анх эхэлж байхдаа бол яг зөвхөн нүдний чиглэл, нүдний эмгэгийн онцлогоо амжилгээ, гоо сайхны месоц нүдний шилний үйлчилгээгээр анх эхэлж одоо 2 хүний үйл ажиллагаа Талмай гэдэг нэрийн сонсгоо тийм байна тийм. Тэгж эхэлж илаа. Тэгээд 2004 оноос одоо 20 ортой эмнэлэг болгоод мэдрэл дотор нүд уламжил тэмцэлгээ барай заслын чиглэлээр хэвтдэг эрүүл мэндийн даатгалаар одоо хөнгөлтөнд шилжсэн ийм эмнэлэг. Ерөнхийдөө бол одоо жилээс жил яг манайх жижигэр ингээд үйл ажиллагаа нэмэгдээд шүүд мэдрэл дотор ингээд биохим клиникийн бүх шинжилгээнүүд за тэгээд одоо эмнэлэгт хэрэгтэй одоо туслах юунууд ийм цогц үйл ажиллагаа хэрэглэдэг. Зөвхөн нүднийхаа тэг дээр байсан бол нэлээд өргөн хүрээг хамарч байгаа. Олон нэг 20-д шахуу хүний ажлын байрыг бий болгосон юм эмнэлэг юм да. Томхон үйл ажиллагаа болж байгаа. Хэвтэж эмчилүүлж болох юм байна. Нийгмийн даатгалаар үйлчлэх байх тийм. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй. Зөвхөн хэвтдэг хэсэг нь одоо хувийн эмнэлгүүд гэдэг шүү дээ. Зүгээр лаборатори өдрийн одоо эмчилгээнд өдрийн эмчилгээ ч гэдэг юм уу амбулаторийн онцлогоо энэ төр нь бол харахандаа нийгмийн даатгалд шилж эрүүл мэндийн даатгалаар шилжээгүй. Тэр бол алстай шилжих байх гэж ер нь эрүүл мэндийн даатгалаар хувийн эмнэлгийг хамруулснараа үйлчлүүлэгчдэд бас их маш их тус нэмэр болж байгаа юм да. Энэ хууль харин нааштай сайхан. Ер нь бол яг хуу энэ хуулиас өмнө хамрагддаг ийм сайхан байдаг байсан. Гэхдээ энэ хуулиар бас жоохон өргөн хүрээ ягаад нэг талаас яг хувийн эмнэлгийг хувийн байгууллагыг дэмжиж байгаа мэт боловч цаанаа бол энэ үйлчлүүлэгчид одоо эмнэлгээр хандагчдын одоо тэр бас санхүүгийн юмд маш их тус нэмэр болж байгаа шүү дээ. Иргэд олон нийтийн эмчилгээний боломжийг нэмэгдүүлж өгч байгаа юм тийм. Хоёулаа бол өнөөдөр төмбөл за энэ нүдний чиглэлээр гоо сайхны чиглэлээр илүүтэй ярих гэж би бодож байна. За тэгээд сүүлийн үед бол одоо манай энэ хүүхдүүчэндөө их байнгын дэлгэцний хамааралтай болчих тийм ээ компьютер утас тэгэл телевизэн тэргээл ингээд тэгээ энэ нүдний өвчлөлт нэлээх нэмэгдээд тах шиг байна. Хараа модох асуудал маш их болж байгаа. Ер нь бол өсвөр насны хүүхдээ хараа хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь ер нь Монголд Vision одоо хараа 2020 гэсэн хөтөлбөр олон улсын хараа хамгаалахтай холбоотой энэ хөтөлбөрийг хамт ингээд явуулдаг. Тэрнтэй холбоотой ер нь үе шатсан явдаг юм. Гэхдээ сүүлийн үед одоо залуучууд өсвөр үеийнхэн хүүхдүүд ер нь харааны байдал хараа модох процесс өөрөөр хэлбэл нүдний шил зүүх гэсэн үг шүү дээ. Хараа модно гэдэг чинь тэр бол маш ихэд нэмэгдэж байна. Энэ бол яг ер нь хараа модалтыг энэ юуны гаралтай өвчин гэж эмгэг гэд нэрлэдэг байдаг юм л да. Энэ хотчлтын одоо хотчлтын бас техник технологийн гаралтай тийм тэрнээс шалтгаалсан хараа модалт бол технологи хөгжих тусмал технологи хөгжих тусам хараа модалт их чинь. Гэхдээ энэ бол урьдчилан сэргийлж болохгүй юм бас биш л дээ. Яаж урьдчилан сэргийлэх юм гэхээр эрүүл ахуйн дэглэм гэж нэг юм байдаг шүү дээ. Одоо жишээлбэл хүүхдэд бүр багаас нь эрүүл ахуйн дэглэм гэхээр л хамгийн түрүү нөгөө одоо ялангуяа залуу ээж аав нар нөгөө хүүхдээ ингээл саатуулах гэж ингээл маа энэ утас гээл айфонооч гэдэг юм уу айпадад өгчдөг энэгээр тоглож игэл тэр бол харааны эрүүл ахуйг 100% зөрчиж байгаа байдал. Тийм учраас гэх мэтэр энэ үйл ажиллагаануудыг зөв ойлгож ээж аав нар хүүхдүүдээ одоо эрүүл зүй өсгөхөд анхаарвал энэ бол бас шийдчих асуудал юм болох асуудал. Танаа дээр үл ер нь одоо энэ хүүхдүүд гэлтгүү насанд хүрсэн хүмүүс үл нэлээд ирдэг баха. Тий. Манайх бол ганцхан Улаанбаатар хотын биш ер нь энэ хот хөдөөгийн бүх үйлчлүүлэгчид ирдэг. Тэгэх тусмаа яг би эхнэл ахсын эрүүл мэндийн төвийн нүдний тасагт нэлээд олон жил ажилласан. Ер нь хүүхдийн нүдний эмч чиглэлээр ажиллаж исэн. Тэгээд ч юм одоо хүүхдийн эмгэгийг хүүхдийн анги дээр үед байсан ангаах ухааны дээд сургууль тэрнийг төгссөн учраас хүүхдийн эмгэг яг намайг зорьсон хүмүүс бол хүүхдийн талдаа нэлээд бүр багада хүүхдүүд нь одоо жишээл чамайг жоохон байхад би чамайг үзчихсэн бол одоо уучлаарай гэж байгаа. Тэгсэн бол тэр хүүхдээ дахиад надад үзүүлэх гэсэн жишээ нэ тий. Одоо ингээд
гэр бүлийн танаар үзүүлжсэн. Одоо манай хүүхэд ингээд тийм тал руугаа маш их байдаг. Тийм олон жил таавал ингээд ажиллаж байгаа гэх ер нь ингээд энэ хүүхдүүдийн хараа муудах ч гэдэг юм энэ юм бол нэлийн нэмэгдээд тах шиг байна. Тийм сүүлийн үед бол хараа муудалт бол маш их нэмэгдэж байгаа. Одоо ер нь бол өсвөр үеийн хүүхдүүд ер нь харааны шил зүүхгүй хүүхэд маш ховордож байгаа шүү. Хот хөдөөнд одоо нэлээ хэдэн жилийн өмнө бол хөдөөнийхэн гайг байсан. Хөдөөний хүмүүс 10-аас хараа сайхан сайнтай тийм байсан. Одоо хот хөдөөгөө нөгөө муудчил байна л да. Тэр бол тэгээд муудаад байгаагийн гол шалтгаан техник технологи гэж тэрлүү буруутгахгүй муудж байгааг нь эртхэн илрүүлээд зөв арга хэмжээ авах хэрэгтэй. Хамгийн түрүү одоо шил зөв зүүж насанд нь зөв хугацаанд нь зөөхгүй бол шилээр одоо шил хичнээн хараа муудсан ч гэсэн шилээр засрах хараа бол тэр бас нэг муудалтгыг нэг хэлбэр биш шүү дээ. Бас шилээр засарчлаа гэдэг бас л их том ололт юм. Танах чинь тэгээд ийм шилний ийм чиглэлийн бас тийм манайх яг шилтэй шилний газартай тийм одоо яг гол нь ингээд одоо ямар нэгэн тусламж үйлчилгээ аваад эмчилгээ онцлогоо хийгдээд гарсан хүн шилээ зөөхөл бол тэр дараасаа авчихыг бас манад дэргэд бас нэг миний харьяа биш ч гэсэн эмийн сан ажилдаг. Тэр эмийн санд одоо хэрэгцээтэй эм тарийг нь аль болохоор байлгахыг хичээдэг. Тэгэхээр энэ хүмүүст энэ цаг завгүй энэ одоо бас л нэг төвжирээ мөгдрэ гэсэн үед нэг үйлчлэгээ жоохон ойртод нэг дараа төвлөрөх нь арай хэрэгтэй юм болоо гэдэг чиглэлээрээ бас аль болохоор өөрийнхөө байрыг ингээд олон чиглэл олон юмыг багтаахыг хичээсэн. Тэгэхээр янжимч энэ чинь хараа муудахаас гадна нүдний бол маш их олон өвчлөлтүүд байна. Тийм ээ сүүлийн үед одоо энэ нэг вирусын гаралтай хүмүүс нүдний ханиад гэдэг нь шүү дээ. Ер нь нүдний өвчлийн ихэнх хэсгийг юу эзэлдэг юм бэ гэхээр өрөвсөлт өвчин эзэлдэг юм. Хоёр дахь хэсгийг юу эзэлдэг юм бэ гэхээр янз бүрийн гэмтлүүд эзлээд байдаг. Ер нь өвчлөлийн хувьд бол зүгээр ер нь хараа муудалтын тал, сохрлын тал юу эзэлдэг юм бэ гэхээр дэлхийд даяарч Монголд ч гэсэн катаракт өвчин гэдэг 40-с дээш насны хүмүүст насанд хүрэгчдэд эзэлдэг. Хүүхдэд болохоор саяын бид нэр яриадсан хараа муудалт эзэлдэг юм. Ер нь бол дэлхийн чиг хандлагатай манайх их ойрхон явдаг. Одоо нөгөө жишээлбэл одоо өрөвсөлт өвчин хараа халдалт гэхээр болрын цайлтуудыг бүр одоо нүдний даралтын өвчин 2 дугаар байр гэх мэтэр энэ тэгтээ ер нь сүүлийн үед бол бас нүдний даралтт өвчин болоод ер нь бага нас хүүхэд залуучуудыг маш ихээр хамрах болсон. Тэгэхээр эрт илрүүлэх хэрэгтэй. Эрт илрүүлэхийн тулд яах юм гэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрах хэрэгтэй. Ер нь бол нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа сайн явагдах хэрэгтэй байна. Хоёрдугаар тэгвэл одоо нөгөө юу лээд албан газрууд компаниудыг чинь нөгөө нийгмийн хариуцлага гэл юм байдаг үстэй. Тэрнийг жишээлбэл танаа телевизэл гэл тэгэхэд нийгмийн хариуцлага бас ухамсарлаад ажилчдаа эрүүл мэндийн үздэг заавал нэг удаа оруулсан байх хэрэгтэй. Зөв шүү дээ. Тийм байх хэрэгтэй. Ер нь бол тийм байх хэрэгтэй. Нийгмийн хариуцлагыг ер нь бүхэн байж ах хэрэгтэй гэж би боддог. Одоо ч ер нь тэгээ хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг ингээд анхаарах хэрэгтэй байдаг. Гэтэл ингээд өдөр тутмын ажил төрөл төртөд ингээд тэр болгон бас нэг юм шинжилгээ онцлогоо өгöd байгаа юм харагдахгүй байх юм л да. Танайх ч одоо ингээд энэ даралтны өвчин дээр шиг юм энэ болдрын тэр юм дээр нөгөө нүдний эмч заслын тэр юмнууд. Тийм манайх бол яг нь нүдний эмгэгийн эмчилгээ онцлогоо мэс заслын эмчилгээг хамт хийгээд явждаг. Гэхдээ яг манай дээр одоо нүдний даралтын болрын гэх мэт юм яг одоогор бол зүгээр болор суулгах хийгдэхгүй байгаа. Зүгээр бусад мэс заслууд жишээлбэл хялар засах, потооц засах гэд нүд бол жижигхэн эрэгтэй боловч маш олон проблемтэй шүү дээ. Маш олон эмгэгтэй, маш олон эмчилгээтэй дотроо маш нарийн мэрэгжлийн мэс заслын эмч гэдгийг нөгөө нүдний байдаг учраас ер нь бол нарийн жишээлбэл нүдний даралтын мэс засал гэдэг шал өөр, хялрын мэс засал гэдэг шал өөр гэх мэтэр одоо би бол педиатрийн хүүхдийн мэрэгжлийн мэс заслын эмнэлгийн эмч байсан учраас нэгдүгээр хоёрдугаар ер нь би сөүлд анхны шахуул гэж одоо манай багш ярьдаг юм да. Тэгвэл ер нь бол хүүхдийн мэс заслын чиглэлээр нүдний мэс заслын чиглэлээр би 98 онд сөүлийн амгалт сургуульд нэг 3 сар сурсан юм шүү. 3 сарч арай хүрээгүй нэг 45 хоног яагаад гол зөвлөгөө бол одоо за нэгэнт ингээд өвдөд муудаад ирсэн хүмүүсийг үл эмчлэх нь боломжтой. Гол юм бол одоо энэ нүдний өвчлөлтээр бол хамгийн гол нь онцлогоо юм аагүй өөрсдөө их сайн хамгаалаад гэсэн зөвлөгөө байна. Тийм. Ерөнхийдөө бол эцэг их одоо бүх хүмүүс багш сургууль мужуулах цэцэрлэгийн багш ч гэсэн одоо хүүхдийн хараа нэг л эвгүй хараад байхад
тэрнийг эцэг нь хаашаа тоохгүй байвал тэрнийг эцэг рүү хандаж энэ хүүхдээ чи хараа нэвгүй байна гэж гэх мэтээ те их эцэг багш сургууль хүмүүжүүлэгч бүхэл хүмүүсийн анхаарлын төвд эрүүл мэнд байх хэрэгтэй л дээ. Ер нь эрүүл байж ич хүн ямар нэгэн юмыг бүтээн штэ. Эх оронд гэсэн эрүүл сайхан боловсралтай эрүүл ирэг дээр их чухал бүх юм л сайхан болно шүү дээ. Ер нь тийм ээ. Тэгээд энэ нүдтэйгээ холбоотой цаашаа өргөжлөж явах чинь одоо бас гоо сайхны асуудал байна. Тийм гоо сайхан байна нэгдүгээр. Зүгээр хараа ингээл юу яалаа гэхэд чинь жишээл мэрэгжлийн янз бүрийн сонголт хүртэл хүүхдийн нүдний хараа сайн байж үл жишээлбэл одоо би нэг нисгэгч болох юмсан гэл хүүхд мөрөөдөж болно шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо хараа сайн байх бол тийм ээ зураач болох юм гэхэд одоо дальтонизм гэж одоо өнгө ялгахгүй хүн зураач болно гэж байхгүй шүү дээ. Жишээлбэл гих мэтээр ер нь бол юмны эрүүл ах эрүүл байна гэдэг бол маш их олон ач холбогдолтой. Гоо сайханд ч маш их олон. Манайхан ч энэ үрчлэгээ янзлуулны тэргэл дайлангой хүүхд бүсгүүчүүд ингээл их танаас энэ чиглэлийн манайх тий гоо сайхны мис асал нэгдүгээрт хоёрдугаарт гоо сайхан мис сүүлийн үед бол манайх нөгөө ер нь хөгж одоо ингээд ихэлсэн цагаас хойш манай нэг зорилт бол жилд бүхэн л нэг жижиг ч гэсэн шин юм ингээд нэмээд байх юмсан гэсэн одоо тийм бодолтой тийм төлөвлөгөөтэй ч гэдэг юм уу да. Яагаад яг жилд одоо нэг 6 жилийн өмнөөс эхлээд манайх нөгөө мисгүй гоо сайхныг сэргээх арьсны одоо нүүрний одоо нөхжилттэй батгашилтай бүр ингээд яршилтай тэгээд онжилт үрчлээнээсээ гадна тийм хүмүүс нүүрний арьсны эрүүл ахуйн алдагдсан гоо сайхны алдагдсан бас тэрэндээ шанал зовж тэрнийг яах вэ их үү гэж бодож явдаг хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой манайхан мис засалтгүйгээр зүгээр одоо автобиотехнологийн эмчилгээ тэгээд V-line, карбокситерапи гэдэг одоо Солонгосод бол нэлээд олон хүмүүсийг хамраг хийгддэг эднийг бол бид нэр хийж эхлээд нэлээд үр дүнтэй ч байгаа хүмүүст нэлээд хөрөлцгөөс хэмжээтэй байгаа. Ер нь манайхаар үйлчлүүлсэн нэлээд олон хүмүүс байгаа бах. Тэгэхээр намайг хараад бас таньж байгаа бах. Нэгдүгээр хоёрдугаарт ер нь тэрнийгээ бас нэлээд өөртөө бахархалтай болсон гэдэгт би итгэлтэй байдаг тийм. Энэ чиглэлийн одоо энэ чинь бас нэг эрүүл мэндийн чиглэлийн нэг үйлчлэгээ юуны нэг муу юм байна. Маш их том үйлчлэгээ шүү дээ. Зүгээр гоо сайхны салуунуудаас шал өөр нь юу юм бэ? Ялгарх юм нь юу юм гэхэл эмчилгээ юм шүү дээ энэ чинь. За салуун дээр хийгдэж байгаа бол сэргээх тэр тийм ээ одоо массаж гэдэг юм масагч гэдэг юм уу шахах үйлчлэгээ за бусад юмнууд эмнэлэг гэдэг бол салуунаас арай өөр. Гэхдээ тэр хоёр хамтраад ажиллавал одоо ер нь бол илүү үр дүнтэй болох байх та тийм ээ. Ер нь тэгж ажилладаг шүү дээ. Эмгэгч юм уу эмчилгээ шаардлагатай зайлшгүй тийм шаардлагууд бол байдаг баг. За ер нь бол хүн өөрөө хүсвэл хийгдэнэ. Гэхдээ ер нь жишээлбэл өнөөрээр дөрөн яртаач гэдэг нь нөхжилтэй хүн за яад ингээ явж явах нь ховор штэ тийм ээ. Аль болохоор тэрнийг эмчлүүлчих юмсан гэл ингээл бодож штэ. Тэр талаараа бол хүмүүс ихэнх нь хүсдэг. Ялангуяа охид бүсгүйчүүд маш их хүсдэг. Зүгээр давхраа ч гэдэг юм уу манайх бас давхраа суулгах ч гэдэг юм уу дээд доод татах гэх мэтэр операцуудыг бас би хийгээд нэлээд гаргачихсан тэр хийдэг юм л да. Тэрнийг бол яг тэр бас өөрийн сонголт шүү дээ тий. Сүүлийн жилүүдэд одоо таавал яг ингээд газар дээр нь одоо нэгсэндээ фронт дээр нь ингээд ажиллаж байгаа хүн манайд энэ яваад байгаа өвчлөлүүд юу нь ямар өвчлөлүүд төгөх байх юм бэ? Юуны чиглэлээр? Ер нь энэ өвчлөлт. Одоо манай эмнэлэг өдрөл хандлагатай байна. Манай эмнэлэг бол ер нь ганцхан нүднийх биш тийм мэдрэл дотор уламжилт эмчилгээ гээд одоо жишээлбэл дотрын чиглэлээр гэхэд бол одоо өвлийн уйлралд ханиад энэ уушгины талыг барьсан эмчилгээ эмгийг нэлээд дэлгэрэх хандлагатай байдаг шүү дээ. Жишээлбэл энэ утаатай холбоотой гэж бүх хүн утаараа чигж байгаа. Тэгэл ерөнхийдөө бол хэцүү шүү дээ. Энэ агаарын бохирдолд агаар хөрсний бохирдолд бол хамгийн түрүүн юу шүү дээ. Бид нэр ингээл агаарын бохирдол гэж дээшээ хараад яриад байгаа боловч энэ агаар юунаас их бохирдол хөрснөөс шүү дээ. Хөрсний бохирдол бол одоо ерөөсөө энийг сүүлийн нэг миний зүгээр бодож байгаагаар сүүлийн 2 3 жил 4 5 жил ярьж байгаа шиг ер нь хөрсөө яаж хамгаалах вэ гэдэг чинь хөрсний бохирдолд хөрсний эрүүл байж агаар нь эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Тоосчлдгүй тоосчлдгүй байх хэрэгтэй. Тэгэхээр хөрсний бохирдол одоо бүр яг ингээд залуучууд чиг гэх юм уу бүх хүмүүс ингээд хэлэхэд хамгийн
заханд нус цэрээс ил задгаа хаяхгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд чинь л одоо зөрөөд өнгөрч байгаа хүн тарт туурх хийгээл нусаа нэгээл цэрээ хаяал яваад байвал тэгэл одоо ингээд хөлдөө бэлта шалан дээр айхтар том цэрнүүд харагдаж байгаа зү. Тэгэхээр чи эн чинь юунаас гэхээр хөрсний бохирд, орчны бохирдолт бол маш их байгаамаа. Тийм учраас одоо бүх хүн бүхэн дор хичээчихвэл бас жоохон ч гэсэн нэмэртэй шүү дээ, тийм ээ. Тэгж би бас бодоод хүн бүхэнд л битгий тэгээсэл гэж боддог. Шинжилгээ бүх төрлийн ерөн шинжилгээнүүд одоо ч шинжилгээнүүдтэй хийх гэж бас нэгэн төвөгтэй хэрэгэлтэй юм болоод байна. Тийм, ер нь бол хувийн эмнэлэг нэгдүгээрт олон үйлчлүүлэгч ханддаггүй шүү дээ. Ягаад гэвэл бас төлбөртэй болохоор. Зүгээр тэрнийг яг олон үйлчлүүлэгч ханддаг газар ч бас байдаг. Тэгтээ тэр нэг их бүр одоо улсын эмнэлэгт ингээл сар мараар очрлцсан байж идэг бол хувийн эмнэлгүүдэд ер нь бүр өсрөөл 7 хоног үстэй. Яг манай эмнэлгийн хувьд бол нэг хоног ч яг хүлээгдэхгүй. Жишээлбэл би одоо нүдний өвдөд ирсэн хүнийг гэдэг юм уу яг операц хийгдэх гээд хялар засвал хөдөөнөөс эргэлдээ хялар одоо суулчихсан гэвэл надад үзүүлээ операц хийх шаардлагатай бол тэрэнд биеинд нь байгаа одоо шинжилгээ энэ дээр хасах заалт одоо эсрэг заалтал гарахгүй бол хэвтлээ заслаа маргааш нөгөөдөр нь гарлаа гэмтэй би бас танай телевизтэй нэг хамтраад нэг хялрын мэс заслын нэг юм бас хийгдэжсэн юм аа бас нэг ер нь бол манай эмнэлгийн хувьд бол тийм хүлээгдэл байхгүй аль болохоор хүмүүсийг цаг завын хэмнсэн тиймэрхүү тал руугаа аль ч эмнэлэг тийм байх. Гэхдээ манай эмнэлэг бол ерөнхийдөө тийм тал руугаа тийм. Нүдний тэр одоо хэлрэн ч гэдэг юм уу энэ мэсцлүүд энэ төр бол хүлээж аваад ингээд хурдан хугацаанд хийгээд ингээд гаргаж явчих тийм боломжууд бол байдаг юм байна шүү дээ. Маш их боломжтой. Гэхдээ тэр бол одоо үйлчлүүлэгчд бүр ингээд очрлоод хэдэн сараар очрлцсан газар байдаг байх гэдэг чи бодож байна. Гэхдээ бараг тийм байхгүй шүү дээ. Монголын зөвхөн ам цөөхөн шүү дээ. Тэгээд тэрэн дотор хэдхэн хүмүүс л байгаа проблемууд шүү дээ. Тэр чинь жишээлбэл болор гэхэд нэг болрын цайлт гэхэд нэг 60-70-аас дээш насны хүмүүс нэлийн байдаг ч гэсэн бас л тэр тодорхой тооны нэг хүн амын 10% нь хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр манайх олон юмнууд эмнэлгүүд үйлчилж байгаа учраас тэрнийх их ингээл очир дугаар нь гайгүй л байдаг байхаа. Зүгээр улсын эмнэлгүүдэд болвол жоохон ингээд очир дугаар байдаг байх л да. Жишээлбэл надад зүгээр би их нэлсэн төвд ажиллаж байхдаа ерөөсөө тийм очир дугаар бид нар байдаггүй байсан. Яагаад ч байдаггүй байсан гэхээр хүн цөөхөн байхтай гол нь биш байсан гэж боддог. Бид нар бас нөгөөх нэг өөрөө жишээлбэл би хөдөөнөөс ирчээл ингээд би жишээлбэл хүүхдээ авцраад үзүүлэх гээл ингээд 5 хоног уу айгүй хэцүү гэхэд сэтгэл өвдөх хэрэгтэй шүү дээ хүн гэж тэгдэг утгаараа бид нэр тэгээ сурцсан учраас одоо аль болохоор л ингээд одоо өөрөө ирэхгүй яарад ч гэдэг юм уу тэгээ сурцсан юм да. Хоёулангийн яриа одоо ингээд явж байгаа эрүүл мэндийн салбарын тулгымцсан асуудал руу орох шиг. Очих гэдэг юм. Энэ асуудал ер нь бас их төвөгтэй байх шиг байна. Та бол одоо ангаах ухааны эрүүл мэндийн салбарт бол нэлээд олон жил болсон. Би 34-5 жил болж бараг 40 жил болж шүү дээ тийм. Гарна 40-од ингээд жил ингээд явхад ер нь манай ангаах ухааны одоо ер нь яавал дээр юм шиг танд харагддаг юм бэ. Та бол хувийн салбарч ажиллаж үзлээ, улсын салбарч ажиллаж үзлээ тийм. Ер нь бол яавал дээр юм бэ гэдэг асуудлыг одоо та нарын үгийг бас сонсох хэрэгтэй байдаг юм. Уг нь бол сонсох ер нь тэгтээ сонсдог юм уу да сонсдоггүй байх гэж би боддог. Яавал дээрээ гэдгийг зүгээр л нэг өх нэг дээгүүрээ шийдчихэд тэгтээ тэр нөгөө амьдрал дээр буухгүй болохоор ч амар их бохимдолтой ч гэдэг нь асуудлыг сайн шийдэж чадахгүй. Тэгээ яавал дээрвэ гэдэг дээр одоо ингээд хүмүүсээс сонсох хэрэгтэй. Зүгээр одоо би яг өнөөдөр яавал дээрвэгийг хэлэхээр бас л одоо юу хэмдэ өнөөдөр явж байгаа бодлогыг ингээл нэг шүүмжлэсэн юм шиг харагдаж магадгүй учраас би ингээл яавал дээр гэдгийг өнөөдөр нэг ингээл одоо өөртөө чи яриад нэг ач холбогдол байхгүй учраас би нэг ярих сонирхолтой байна гэж бодож байна. Зүгээр яг яавал дээр үгээл ингээл хилцүүлэг яваад яг ач холбогдол өгөөд ирвэл бидний одоо яг ингүүл дээр гэдэг хэрэгтэй. Өнөөдрийн нэвтрүүлэг дээр болоо чи тэр ач холбогдолгүй учраас тэрнийг ингэхээр нөгөө ажиллаж байгаа хүмүүс гэмтэр гэж ойлгож бас магадгүй тийм ээ. Гэхдээ ер нь энэ аливаа юм бол бас хувийн энэ төр болоод ирэхээр үйл ажиллагаа нэг чигдэрхийн үйлчлэгээ нь хурдан түргэн шуурхай болохын чанартай болохын гэдэг юм бас байх юм аа. Тийм шүү, тийм. Ер нь бол ялангуяа энэ эмнэлэг үйлчлэгээ одоо
ганц манай эмнэлэг биш, энэ мундаг эмнэлэг их байна шүү дээ. Тэгээ хувийн болоод ирэхээр хариуцлагатай болж гин, багаж тоног төхөөрөмж нь сайжирж гин, боловсон хүчнийх нь мэдлэг мэрэгжил нь сайжирж гин. Гэхдээ Монголын эмч нарыг бол би аль ч оронд очиод ажиллахад бол мэдлэг ч гэдэг юм ур чадвар бол гологдохгүй. Ерөөсөө гологдохгүй. Бараг нөгөөх нэг бид нар чинь Монгол хүмүүсийн их ухаантай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм нэг юмны ночрыг олохтой арай дээр юм шиг байна. Манайхан ч одоо эрүүл мэндийнхэн юмд одоо чадaltaй чансаатайгууд нь гадагшаанаа явж л их мөнгө төгрөг зарах юм биш. Тэгэхээр энэ Монгол эмнэлэгтэй Монгол эмч нартай хэрэг байхгүй шүү дээ. Уг нь бол өстой хэрэг байхгүй. Бүр үнэхээр хэрэгцээтэй юмд бол гадагшаа явалгүй яадаг юм бэ. Хоёрын хооронд ч гэдэг юм уу хайрын мөнгө гэдэг юм. Та бүхэндээ ингээд үлдээх юм бол эн чинь дотоод буцаад манай эдийн засгтаа хэрэгтэй. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр зүгээр яг хэрэгцээгүй юмд бол яваад ах шиг баг өмнөөс нь хайрын мөнгөдөө гэмээртэй. Гэхдээ тэр хувь хүний мөнгө учраас юм шиг харагдавч цаана нөгөөх нэг ерөнхий нөгөөх нэг юм том юм нь сав нь Монголын юм шиг санагдал байдаг шүү дээ. Угаасаа тийм байх гэж би бодож байна тий. Тэгээ одоо ингээд энэ их эртнээс эхэлсэн одоо та мэтийн эмнэлгүүд бол одоо энэ чиглэлээр бол энэ онцлогоо эмчилгээний чиглэлээр бол их л одоо дээшээ төвшиж явж байгаа харагдаад байдаг. Тий, одоо яг манай эмнэлгийн яг жижиглдээ. Тэгтээ яг өөрийнхөө хүрээнд бол үйл ажиллагаагаа жигдэрчихсэн. Нэгдүгээр, хоёрдугаар бас нэг тусгай нэг зорилттой. Одоо манай охин бас анагаахын их сургуулийн Оросд төгсөөд ирсэн. Одоо суралцаад гүйцээсэн. Тэгэхэд цаашдаа ингэ суралцсан. Насаараа сурж явах юм. Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ сая одоо энтхэг рүү очиод сураад өнөөдөр ирж байна. 3 сар. Тэгэхээр манай бас нэг зорилт гээл тэгэхээр одоо операц бас өшөө томруулаад одоо орчин үеийн болгоод гэх мэт багаж тоногоо судлаад ингээд тэгэл явж л байна. Энэ эмнэлэг эмчилгээний юмн дээр бас одоо мэс цэслийн тэр чиглэлийн юмнууд дээр үл энэ эмнэлгийн багаж тоног төхөөрөмж их чухал. Айгүй хүнтэй хэцүү бас. Тэгээ манайх чинь нөгөө хил гайлаар оруулах барих нь яадаг үлээдэг гэж явдаг юм шиг байна. Хил гайлаасаа гад маш их хүнтэй. Одоо орчин үеийн багажийг зөвхөн нэг операцны багаж гэхэд одоо глаукомын мэс багаж гэтэл 100 саяас дээш 200 сая тэр бом орчин байна шүү дээ. Зүгээр яг орчин үед одоо тэр Германы багажийг аваадах яа тэр хамгийн сайн орчин үеийн нэг 10 жилдээ хоцрогдохгүй багаж байна гэж бодоход их олон үнэтэй. Гэтэл энэ глауком нь өөрөө их залуужаад байдаг. Залуужаад байдаг. Зүгээр ер нь эврэлийн одоо жишээлбэл одоо нүдний шилийг хараа таглаг мэс ингээл нэг л имлэг хийж штэ манад Монголд. Тэрнтэйгээ одоо ингээл хансаад бие бинийгээ нөхөд ингээ явж явах имлэг. Манайх тэр чиглэл рүү бас жоохон мэрэгчлэнгээ сургаад жоохон юм хийж байгаа. Тэгээ багаж тоног төхөөрөмжийн хүнтэй тэгээд бас нөгөө зээл энэ төр нэг хэцүү. Тэгээд ажил хийхэд бэрхшээлийг аль нэг тоосч гаргах үү. Гэхдээ тэрнийг бол ингээл давж гаргах л ёстой шүү дээ. Ерөөсөө дихгүй юм бол юу гэж ажил хийсэн юм. Тэгэхээр давж гарах нь хохно гэдээ бас төр засаг сууж юмаргүй л байгаа. Гэхдээ яг нь ер нь бол дэмжиж байгаа тусалж байгаа юм шиг боловч бас гэхдээ тийм их аль юмрууч гарна хөрхөөтэй бас хэцүү. Ийм их ирч хүчтэй байгаа юм байна тань. Тэгээд таны ажил танай эмнэлгийн хамт олонд. Тий яг нь ер нь баярлалаа. Ер нь баг бүрдүүлээд гэх юм уу ганц би биш те ингээд багаараа сувилагч эмч ингээд бүх хүмүүс ингээд ажиллаад нөгөө тэгээд зорилт тавиад ингээд ажиллахад ер нь гайгүй болох тал руугаа тэгтээ өөртөө бүр ингээд том өөрийнхөө чадлаас ингээд давсан хаанаас тийм бодож сэтгэв үстэй. Тэгтээ нөгөө томыг сэтгэе дунд буудаг гэдэг шиг тиймэрхүү. За ингээд энэ хүрээд бит хоёрын ярилцлага өндөрлж танд ажлаа амжилт хүсье. Баярлалаа.